Баашин гэдэг Орхон Цогцлбор сургуулийн Монгол хэл уран зохиолын багш. Бидний үйл ажиллагаа бас нэг өөр нэг нэгнээсээ ялгарх ялгаа биш. Монголын тамирчин таарсан марсан ингээл телевизээр ярьж сонсчод одоо харчлаа. Би нөлөө Москвадаас харж ирсэн. Москва жоохон тийм байхад хүний хэрэг юм шүү дээ. Морь төрөө хэрэг 1970 онд миний аав хийсэн үг. Манай тэгэл хоош. Ингээл нэг 9 орн байсан. Шүү дээ. Манай нэвтрүүлгийг хүлээж авч үзсэн. Социалист системийн орнууд зүгээр аяад онд аяад гэж яхад тэр цагаан цэгүүдийг хүлээж аваасаа гэдэг. Эсвэл энэ зүгээр шинжлэх Сайн бацхан үзэгчтэй та бүхэнд орой минь төргий. Эрдэнэ телевизийн уран бүтээлчдээс үзэгч та бүхэнд зориулан бэлтгэж хүргэдэг сэтгэлээ чин сэтгэлийн ярилцлага энэ удаагийн дугаар эхэлж байна. Тэгэхээр энэ удаагийн дугаарт оролцохоор бидний урилгыг хүлээн авч манай студид хүрэлцэн ирсэн хүнд зочныг үзэгч та бүхэнд танилцуулъя. Улсын драмын Эрдэмийн театрын жүжигчин Цэгмэдийн Цэрэнболд. сайн явж байна. Сайн явж байна. Сайн хаварч байна. Нэвтрүүлэгтээ урьсанд баярлалаа. Эрдэнэчүүдтэй энэ өдрийн мэндийг хүргэе. Өмнө нь олон удаа манай Эрдэнэтэд ирж исэн баг. Тэгээд энэ удаа ирэхэд ямар нэгэн шинэ сонин өөр тийм сайхан мэдрэмж төрж байна уу? Эрдэнэ тод маань ер нь мэдгүй улс даяараа ярьдаг шүү дээ. Дандаа залуучуудын хот маань энэ чинь илгээлтийн эзэд ирсэн залуу хүн болгон ирж энэ хотыг бүтээсэн гэдэг утгаараа залуучуудыг найрамдлын хот гэдэг. Одоо улс орондоо яриа алдартай. Байдаг энд ирэхэд сайхан байдаг шүү дээ. Тэгвэл надад бол энэ нэг жижиг довцгууд гэдэг шүү дээ. Тэгээ дээр нь ингээд айлууд бууцсан байдаг, байшин барьсан байдаг. Тэр нь их сайхан энэ ямар гоё харавцтай юм бэ. Тэрэн дээр амьдардаг хүмүүс ингээл бүгдийг хараад иж идэх байхтай гэж тэгж болдог шүү дээ. Улаанбаатар маань тэр үеийн момдог шавалдуур болсон. Харуулц байхгүй тийм. Их баярлалаа. Тэр сая нэг өгөнд ярианда нэг ийм үг хэрглэж байна. Харуулцтай юм а гэж. Сүүлийн үед ер нь Төвс өрн газрын хүмүүс ярихаан болоод хэрэглэхэн болсон үгийг хэрэгжилж байна. Аль нутаг бай? Би налахаа онгоо хөхт. Налахаа? Яг манай налахч нь юм хот хөдөө хосолсон газар шүү дээ. Манайхаас нэг хувийн эд малтай. Бас юутай ингэж байдаг. Бид нар нутаг сонгоно гэж ярьдаг шүү дээ. Нэг сайхан үг байдаг. Нутаг шинжийг бол усын шинж, хүний шинжийг бол нөхрийн шинж гэх Монголын сайхан үгнүүд. Энд мэдхгүй би одоо тэгэл цуслан аварж намарж гэж гарч хадлан тариа гэж хэлсэн болохоор юм харуулцтай газар их сайхан санагддаг. Харуулцтай байна гэдэг бол зүгээр яг дэлхийн улс болгонд л бас хэрэгэлдэг үг байж магадгүй юм. Гэхдээ яг харуулц гэдэг үг нь бол монголчуудад зориулагдсан юм шиг ийм үг юм. Өндөр газар гарч ирхэн хямраа сэргээгээд өндөр газараас ойр орчноо бат сайн харж яадаг ийм л тий. зүйл юм тийм ээ. Бид нар мэдгүй бүгдээрээ л бэлэг шигээл ярьдаг шүү дээ. Жижигхэн довцог байсан ч Монгол газар овоотой байдаг. Тэгээд тэр уулан дээр эр хүн гардаг эмэгтэй хүн доороосоо тэр сүү цагаагаа сайхан өргөдөг. Сүсг бишрлээ өргөдөг. Уул их орондоо мөргөж гин одоо газар шуурандоо мөргөж гин гэж тэр эр хүний хямар тэр тэнгэр завсрын зааг гэж савслага юу ч гэж ярьдаг. Тэр тэнгэр рүү их ойртож байгаагийн шинжгээл тэгэл энэ уул дээр их гарах дуртай шүү дээ манайхан. Тэгээд тэндээс харах дуртай. Тэгээд мэдгүй сая бас юу байж лээ урам энэ 15 онд маань одоо аав гээд бас найзтайгаа хамтраад өөрийн уран бүтээл нэг кино хийж үзлээ. Энэ амьдралаа хос багар шиг авч явсан. Та бол миний хувьд мөө мэж.
бидний амьдрал хангалуун байгаагүй. Гэхдээ таны минь халуун хайр миний сэтгэлийг үргэлж гэрэлтүүлдэг. Охин нь уйлж, гомдож таныгаа бишгүүл заваадаг байсан байх та. Харин та намайг инээлгэж чаддаг. Яг л жүжигчин шиг. Та л намайг анх үлгэрийн ертөнцөөрөө илуулж хүсэл мөрөөдөл бэлгэлсэн. Миний хүссэн болгоныг та л биелүүлдэг байсан. Яг шидтэн шиг. Бас миний буруу алхам бүрийг зөвтгөх гэж оролдоно. Ава, би танаас юу ч нуусан. Та олоод л мэдчихдэг байсан. Яхан. Чи энэ хорвоо дээр их хүн болох гэж төрсөн юм шүү. Алуурч юм биш. Таны минь хэлсэн энэ хатуу үг надад энэ бяцхан ертөнцийг бэлгэлсэн. Харин та намайг өнөөдөр өөртөө минь уулзууллаа. Би яг тань шиг хүнд дурласан юм байна лээ аваа. Та хоолоороо тоглодог ч гэсэн дажгүй тоглооч шүү. Би таныхаа хийсэн бүх хоолнд дуртай. Аваа, та зорилгодоо заавал хүрч чаддаг. Миний төлөө. Зөвхөн миний төлөө. Аваа. Охин. Өөрөө ээж басан хойно ээжигээ өргөдөж улам ихээр хайрлсан. Та ерөнхийлөгч биш. Бизнесмен ч биш. Эрдэмтэн захиалч ч биш. Жирийн чалаач. Энэ бол миний аав. Өдөр гэж нэг анон тоглолоо. Тэгээд хавраас энэ Марко Полод бас нүурлэг ирээд нэг ганцхан сцен ч гэсэн бас агуу Чингис хааныхаа дүрд нэг тоглож үзлээ. Тэгээ Warner Bros-ийн бүтээл газрын зураг шата гэж одоо Монгол дээр орчуулагдж байна. Манай Монголын тухай их сайхан кино хийж байна. Америкчууд Холливуд хийж байна. Тэр зураг авалтаа Канадын Калгари гэж дэмжиж авч байна. Тэнд би бас нэг Монгол цайрынгийн дүрд бас нэг 2 сцен тоглоод ирлээ сая. Энэ Казахстан улсын нэг 10 анги сериалд бас нэг 100 гарын тайж төмөрөж үний дүрд бас нэг 7-8 сцен тоглолоо. Энэ жилийн маань уучлаарай. Дуугийн хагаагүй ороод ирсэн биш. Энэ жилийн маань ажил маань ингээд сайхан урлагийн хоол зумаг их сайхантай байлаа. Тэгээд саяны харуулц гэдэг яриан дээр би ингээд бодож байна. Гэхдээ мэдгүй онгоцоор нисэл явж байхад ингээд харах юм шүү дээ. Хүн туулж мармааргүй газар харагдах юм. Яаж энэ бүгдийг туулаад энэ бүгдийг эзэгнээд энэ бүгдэд тэр сайхан бүгдийн цэгцлээд тэгээд дан мориор энэ бүгдийг эзлээ явж байсан юм бол ингээд санаанд багтангүй. Тэр дэлхийг эзэгнэх нь байтугай маньют бол хоттой 0.7 ч олж чадахгүй шүү дээ. Тэгэхэд яаж тийм тэр өнөр манай монголчуудын бүгдийг нь бахархал тэр агуу хүн тэр дэдрүү 20 дугаар зууны суут хүнээр дэлхийг тодруулсан. Тэгээд харж явахад үнэхээр тэр өндөр аялаа нэг тэнгэр газрын самлаг ярьсан шүү дээ. Монгоцоор явж байхад тэгэл тэр харагдах юм яаж энийг мориор дуулаад яаж эзлэн дөрмөлөд өөрийнхөө хууль цаазыг бүтээгээд энэ бүх ард иргэдийг тэр чинь одоо шашнаар нь ялгуурлдгүй бүгдээр нь яадгүй энэ том эзэн төрнийг бүтээж хаана нар манддгийг хаана нар жаргадгийг гэж үзнэ гэж хүний тийм хүсэл мөрөөдөл тийм том зориг байдаг юм. Энийг одоо бидний өвөг дээдс бүтээсэн байна. Тэгэхээр бид монголчууд бид маань одоо энэ сайхан агуу түүхээр л бахархаж бид нар бол жадалтай шив
Яртаа шүү гэж энүүгээрээ омгшиж гол нь энүүгээрээ сайхан хийж бүтээж л явах хэрэгтэй юм байх таа л гэж зүгээр дотроо бодож явсан би. Узбек, Киргиз харьцаа бас кино тоглосон уу? Тэгсэн. Саяхан нэг Орсын нэг сайт дээр тийм малгайтай нэг зураг байсан. Тэр манай яг нөгөө Казахстан ч нөгөө Бишкекээр дайрдаг. Аа. Кыргызстанаар дайрдаг нөгөө Версат гэж байна. Тэгээ. Ерөн зөвөр Монголын тайз дэлгэцийн урлагт бас чамгүй хэдэн жил зүтгэлээ. Бас тодорхой байр суурьнд бас хүрлээ. Одоо дэлхийг дайлаар мартаж байгаа юм байна тий. За тэрэн жирээ өвдөө тэгээд Монголын маань тайзны урлаг маань бас л энэ Орос ах нарын болоод одоо бид нар алтан үе гэж ярьдаг. Бид нар тэр киног нь одоо хүртэл үзсэн ч уйддаггүй шүү дээ. Ямар ч гоё тоглож байсан. Ямар ч гоё улс их орнороо тэр урлагийг бүтээх гэж цаг хугацаа 2-3 жил тэр киног чи хийж байсан шүү дээ. Одооны кино урлаг манд үгүй тэгээд яг л хувийн хүмүүс дээр л байгаа шүү дээ. Тэгээд энэ хэд маань энд камерад үргэлжлэж байна. Энэ хүний хөлсдүүлж тоглуулж байна. Энэ оператороос зураг авахулж байна. Энэ хүнээр найруулж байна. Эндээс гэрлээд үргэлжлсэн байдаг. Нэг хоног нь өнгөрөхлөөр дэдэн сая нь урсчаад байдаг. Энэ тэгээд цаг хугацаатайгаа уралдаад одоо нэг хурдтай хийж байна л дээ. Янз янзын сэдвэр. Гэтэ энэ их сайхан хөгжиж байгаа л гэж бодож байгаа энэ. Гэхдээ энэ бүгдийг тэгээд бас энэ зоригтой залуучууд аваад явж штэ. Болж байна тий. Тийм сайхан байна. Энэ маань тэгж байгаа дараа нь түүх болно штэ. Бид нар тэр 30 жилийн өмнө ингэж хийдэг байсан штэ. Тэгтэл хийж байсан гэл хараа штэ. Би дараасан нэг үлдээ болж. Энийг харуулж алсан байна. Энэ өвчч нөхөл оромж болчих. Би санаа мөсвөл болно гэж. Эзэлсэн орныхоо гүнд явна гэдэг над сорсон хэрэг. Тэдний замд юу тохиохыг мөнх тэнгэрэл мэдэх үлээ. Гадаад дотоодын олон ч одоо түүхэн кино тоглолоо. Одоо жишээ нь 10 таас эхлүүлээл Монголд бол тийм ээ. Тэгээд түүхэн кинонд олон тоглож байна. Зүгээр миний өөрийн зүгээр хувь хүний нэг юм бодол байд. Монголын төр засаг 4 жилээр ээлжлэхдээ нэг ээлжиндээ нэг удаа их хаадынхаа цувралаар кино хийгээд бүтээч ингээд үлдээчдэг болоосаа гэдэг. Та энэ дээр ямар бодолтой? Энэ би бас өглөө нэвтрүүлгээр ороод бас ярьж байсан л да энэ ямар кино тоглосон. Яагаад ингэ төр засгийн бодлогын тухай асуухад энэ Казахстан болоод эднэр ер нь төрөөсөө маш том бодлоготой явж шүү дээ. Манайх ч гэсэн бас орхигдсон юм бас байхгүй. Эднэр маань ажил хэрэг болгох гээл одоо хууль дүрмээ батлах гээл ингээл янз янзаар үдэж ин улс их орн яадгийн тийм ээ. Эн чинь бас бидний монголчууд маань одоо энэ том хүч хэрхэг гүрэн шиг тэр байлдаа том зэвсгээрээ айлгаж чадахгүй, дэлхийн юм нөлөөлж чадахгүй. Ингэлээр энэ Монгол гүрэн байна. Монгол улс байна гэдгийг энэ урлаг соёлоор Монголдод үдийгүй Аздаа таниулаад явсан ч гэсэн. Тийм ээ. Энэ би бас төрөд албаа хашдаг улсуудтай ярилцаж байсан сая кино тоглоод ирчээд. Тэгээд бас л сайхан бодлоготой ярьдаг юм л. Энийг хэрэгжүүлэх гээд бас тэмцээд л байгаа юм лээ. Өөрөөсөө зүтгээд байгаа юм лээ. Яг зогссон юм биш. Бид нар ийм гоё хүсэл мөрөөдөлтэй бай. Энийг хэрвээ тэр Англи Америк шиг тэр том павильоныг энэ Монголдо бий болгож чадвал. Жишээ нь одоо тэр Шинэ Зеландд одоо бүх киног авч штт тэр мундаг газруудын. Саяны Марко Поло би очиж үзлээ.
Яагаад тэр Унгарт аваад яагаад тэр Малайзад аваад байгаа гэхэл Малайзад одоо тэр хамгийн том студид юм. Азтай. 1000 хүн ажиллаж байна. За. Тэнд дандаа малайзчуудыг ажилуулж байна. Урлагийн яг урлагаа хийж байгаа толгой нь тэр Америкчууд маань байгаа маань тэр Сералийн эзэдүүд. Тэгээд тэнд ийм шилэн аяга эд шилээр нээж байна. Энд том байж байгаа чулуун арслан яг чулуугаар нээсэн шүү. Энэ ямар мундаг мөнгө. Бид нар хөөснөсрөөр ингээл юун дээр чинь харагдах талын зураачдын авьяасаар тэр чинь чулуу шиг харагдав. Юу би бүр очиж гайхсан шүү дээ. Ийм том тэр нь хаш сандал гэдэг. За тэрийн царай чулуугаар ийгэгүй лээ. Ийм февр шиг материалаар тэр силбер мэлбэр шүү. Тэнд амт дижээж байна маш олон. Тэр кинонд тоглогдох амтд гэж байна. Тэнд маш том тосгон барьсан байна. Маш том зүгээр ингээд цоолж авахтаа хүртэл ингээд 5 давхар шиг өндөр бөгөөд уртааш 50 м ийм том юм бүтээж байгаад тэр графика хийж байна. Тэгэхээр энэ манай тэр киноны юу гэдэг байх нь байна л та. Мундаг том бизнес хөгжсөн ийм том газарт маань одоо кино үйлдвэрлэл гэдэг бол дэлхийд ингэж хөгждөг юм байна. Би тэрийг нь харлаа. Тэгээд энэ маань буцаад тэр улсууд тэгээд энэ ямар учиртай яадгийг ийдгийг гэсэн чинь тэд нар маань нэг ийм ярих юм. Нэг орчуулагчаараа л дамжуулаад ярилцж байгаа шүү дээ одоо яадаг. Тэгээс бид нар ийм $100,000 төсөвтэй юм энэ маань. Тэгээд энэ Малайз дээр ирээд авдаг нь ийм учиртай. Малайз энэ кино урлагийн том павильон хөгжсөн газар ирээд бүх юм нь бэлэн байдаг байна. Бүх юм тэдний хүссэн болгон байдаг байна. Тэгээд тэр энэ дээр ирээд авахд Малайзын тэр 800 хүн тэр 1000 хүн энд ажиллах үүрэгтэй. Бид нар Малайзын зочид буудалд байх хэвээр. Бид нар эндээс хоолой нийтэх хэвээр. Бид нар энд ийм тэр хөрөнгө оруулалтаа тэр чигээр нь оруулах хэвээр. Буцаад Малайзын засгийн газар $30 сая 30% өгдөг юм байна. Тэгээд бид нар маань ингэж хамтарч ажилладаг юм байна л да. Тэгээд киноны хууль гэдэг юу гэдэг юм мэдэхгүй ингэ улс их орондоо хэрэгтэй. Тэр том кино тэнд авсан, энд авсан гэхлээр тэр жуулчлалаас ахуулаад улсуудыг татах тийм юм байдаг юм байна л да. Одоо бид нар чинь мэдхгүй уул уурхаагаал бид нар их орноо малтж байна яаж ингээл өдрөнгөө ийм л юм яриад байгаа болохоос энэ тэгээд ухаантай хүмүүс бодож байгаа мэдж байгаа. Тийм бид нар баа сайхан ярьж байлаа их мундаг судалсан байлаа. Тэгээ энэ кино урлагт маань энэ хөгжлийн нэг юм сайхан дэвшил гарах байхаа л гэж итгэж байгаа шүү дээ. Өнгөрсөн 15 онд Эрдэнэлэгтэй хамт нөгөө Аав гэдэг кино хийсэн гэж. Зүгээр тэр кинонд тоглосон жүжигчин Цэрэнболд Аавын дүр тоглосон Цэрэнболд тийм ээ. Одоо тэр киноны Аав Цэрэнболд гэдэг жүжигчний Аав Цэгмэд гэдэг хоёр хүний хооронд хэр ялгаа байна? Ер нь тэгээд мэдхгүй одоо жүжигчин бол амьдралаас л их зүйлийг харж ажиж амьдралыг кофе гэж канонд явдаг шүү дээ. Түүнээс биш. Нэг жүжигчнийг дуурайж тоглох. Тэр хүн дуурайна гэж байна. Хүн чинь нэг л хөлбөр гэдэг шүү дээ. Тэр амьдрал гэдэг чинь тэртээ тэрх байлгүй юм чи. Энэ дүрд би ер нь аавыгаа төсөөлж аавыгаа миний аав яг л юм. Урлаг гэдэг бол тэр дотоод санаа, тэр дотроо бодож байгаа бодлыг маш хүчтэйгээр хүмүүст гаргаж үзүүлдэг урлаг. Амьдралдаа тэгж явдгүйч гэсэн миний аав тэр бүх хийсэн үйлдэл, бүх үрийнхээ төлөө хийсэн үйлдэл, тэр амьдрах хугацаа, тэр бүх юм бол яг л юм. Бүх өөрийгөө зориулсан. Энэ гэхдээ ганцхан миний аав гэдэг юм байхгүй. Монголын бүх аав ээжүүд ийм шүү дээ. Бид нар айгуу сонирм. Тэгээ гадныхныг бид нар жоохон бахтай ярьдаг л байсан. 18 хүрээл ингээд явчдیں۔ Гинэ. Аав ээж нь өөрөө тоохоо байчдیں۔ Гинэ. Хүүгэндээ зочлохдоо өөрөө би 3 хоногийн хоолны мөнгөөр ингээд шилжүүлдэг гинэ. Ингэж баг өөрөө юм авч ирдэг гинэ. Энэ ямар сони юм бэ гэж бид нар ярьдаг байсан зүйл. Одоо Монгол биднэрт болохоор одоо энэ аав ээж хайр энэ их сайхан уламжлагдаад явах л баг. Бүх юм одоо даяарсж байгаа дэлхийн маань одоо нэг зүг рүү бүгдээрээ хамдаж байгаа ч гэсэн энэ Монгол гэдэг юм бид нар хаяхгүй баг. Энэ гэрийн хүмүүжил гэдэг юм. Тэр аавда
яах ёстой, аавын аяг гэж хаана байх ёстой. Тэр ээжтэй яаж туслах ёстой, яах ёстой. Эмэгтэй охтууд нь яах ёстой, эрэгтэй хүүхдүүд нь юугаар хариуцах ёстой. Энэ манай Монголын энэ гэрийн гоё ахын хүмүүс шүү дээ. Энүүгээрээ бид гэхдээ энийг амандаг алдахчих байх дөө. Үндэстэн гэдэг өөр өөрөөсөө онцлог, өөр өөрөөсөө ухаантай байдаг учраас одоо. Энэ бүгд манад одоо шингэсэн байдаг байлгүй дээ. Гэмд нь. Аав нь бий. Байлгүй байх. Аав тэр киног үзээд ер нь юу гэж юм хэлв. За Монголаа бол бараг л юм хэлэхгүй байх тоо. Баярлсан байх юм аа. Би бас тэр нэг ярилцлаганд хэлж лээсэн юм нэ. Өөр хэмт нэг юугаа бариад ирсэн миний хүүгийн баяр юм чинь. Энэ киноных нь нээлт нэм чинь гээл тэтгэрээ бариаггүй гээд ирсэн. Энэгээр үүдээ юм авч өгнө гээд нэг 500,000 төгрөг барьцсан. Би тэгээ та яах юм бэ болооч байна гэсэн. Ээж чи заавал авч чамд зориулаад ирсэн юм. Аав чинь гомдчих шүү гэж ярьжсэн. Тэгээ баярлалгүй яах вэ? Сайхан шүү дээ. Сайхан тийм ээ. Сайхан. Уран бүтээл хийгээд хүүгийнхээ уран бүтээлийн нээлтэн дээр аав ээж нь тийм хэдэн сая төгрөг байхаасаа илүү сэтгэлээрээ тэгээд хүрээд ирнэ гэдэг нь гайхалтай сайхан. Тэрнээс илүү сайхан юм гэж уран бүтээлчд одоо юу аах вэ? Тэг аз. Тэгээд энэ үед би бас энэ нөгөө нэг 90-ад оны хэсэгт зураг авалттай манай кинод. Тэгээд одоо видеод маань хоорондоо ярилцж байгаа, группээр ярилцж байгаа. За Багнуурд очиж авъя. Багнуур дархан Эрдэнэ тэгэл ер нь энэ чинь их загвар хот шүү дээ. Соц үед баригдсан дээр юу байшин барилга жигд тийм. Тэгж чийдээд Багнуурт очиж авч яасан. Тэгээд нэг хөгшний дүрд тоглох жүжигчингээ хайгаад олдгоо. Тэгээд би бас ээжигээ та чадах уу гэсэн чинь би чадсан шүү дээ. Тэгэхээр ээж манай энд бас нэг хоёр жаахан хэсэгт орцсон байдгийн. Тэгээ би бас бэлгшээгээд аз юм да хүнд. Энэ кино надад бас их сайхан өглөө гэж л боддог. Аавда сайхан бэлэг барьлаа. Тэгээ хүмүүстэй сайхан бэлэг барьлаа. Урлаг бол ерөөсөө л бие биенээ хайрлах тухай. Хүн хүнээ хайрлах тухай л өгүүлдэг. Аль ч салбарн дээр балет ч байсан, юу ч байсан, зурагч гэсэн. Айгу гүнзгий хутаг агуулгатай. Энд яруу тансаг юм шүү дээ. Сонгодог юм ч байдаг, юу ч байдаг. Тэгээ нэг хүн хүнээ хайрлах тухай бас нэг ингээд энэ кино маань анхны кино маань ингээд хүн болгонд таалагдаад би бас их урмын үг их сонслоо. Тэрэндээ их сэтгэл ханамжтай байгаа. Тэглгүй яах вэ? Тэгээ миний аав ээж баярлсан байхаа. Баярлалгүй яах вэ? Баярлалгүй яах вэ? Зүгээр одоо бол хараахан бас болоогүй байна л да өшөө олон дүр бүтээх байх. Олон уран бүтээл дээр бас ажиллах байх. Тэр яг одоо хамгийн түрүүнд нэг ийм дүр бүтээч юмсан гэдэг ингээд бодогдоод байгаа юм байна. Нэг одоо олон кино үзтгэлдээ энэ хоочны кино үзээд их гоё. Би тэр хоньны найр гэдэг кино. Тэр хоёр өвгөн тэр социалист уралдааныг сурталчлаад байгаа шүү. Нэгддийг сурталчлаад байгаа. Тэр хүүхдээ хүртэл сургуульд явуулахгүй эндээ байж гэж. Энэ нөгөө тийшээ хот руу бүх хүнээ алдахгүй гэсэн. Тэр мал тажихгүй чи эн чинь бас манай улсын үндсэн том цөм шүү дээ. Эндээ мэрэгжилтэнтэй бай гэсэн. Тэр утга санаатай тэр социализмын үеийн тэр үзэл сурталтай кино шүү дээ. Тэгсэн мөртлөө тэр хоёр өвгний тоглолт гэж юм дээр. Үзээд уйдахаар. Тэр нэг шагнуулсан нөгөө төмөр байшингийн очиод үзэж байгаа. Манай доголь гарчлаа гэл нөгөөдхөө нүүлэх гэж байгаа юм аяж. Тэгээ нөгөөдх нь уурлаад буруу хараад модоо харуулдаа суучдаг. Нөгөөдх нь очиод тэрийг өргөж үзээ. Шалхунд юм шөвтэй эн чинь. Инженерэн тэгээд суурин байдаг надад л баг хэрэгтэй байшин юм биш үү? Чам шиг нүүж явдаг хүнд биш энэ дээр. Нөгөөдх нь дуурахгүй ингээл байгаа. Тэр байж байгаа юм. Тэр морин дээр тэр уурга орчаад давх гэж яваа. Тэр худаг дээр давх гэж ирж байгаа. Тэр чинь бас настай юм шүү дээ. Тэрэн дээр сатга мордож байгаа хүртэл. Бид чинь одоо түүхэн кинонд тэр нэг ваахан баглаа үлдээ ваахан хоёуг дуулгаж үчихэд мордогдож хэцүү байдаг шнэ. Заримдаа баг манай готоо өмнөр төвшүүлж мордсон шүү.
Араас түлхэд уулгаараа тавиад өгөхөд дээр сап хямард. Миний зүгээр дотор мөрөөдлийн нэг их гоё ахуйтай. Хин бүгдийг мартахаар хүн ийм гоё юмд. Тэгээ хүмүүстэй их гоё үлдэцтэй одоо энэ хуучны сайхан кинонууд шиг. Ингээд нэг сайхан дүрвтэйгээд одоо ингээл дүрээрээ цоллогдож явдаг мундаг хүмүүс байдаг шүү дээ. Тэр гавьяат ард мард тэр ямар ч хэрэггүй ард түмэн дэрийг гажиг гармаа л гэж хэлдэг. Ард түмэн дэрийг өгч онл гэж хэлдэг. Ард түмэн дэрийг дөхрэг очир батл гэж хэлдэг. Тэд нар шиг сайхан болохыг бол мөрөднө. Тэр сайхан нэг тийм урт настай. Хизээний үеийн одоо 60 жилийн дараач гарч исэн сайхан тийм урт настай нэг сайхан бүтээл хийх юмсан. Тийм сайхан бүтээл тоглох юмсан гэсэн мөрөөдөл байна. Дотор дандаа тийм бодогдож явдаг одоо тэгээд. Болно дөө. Миний хийх юм дандаа миний урд байгаа. Оны найз кинонд бол аргагүй Монголын хайз дэлгэцийн урлагийн нэгэн үеийн лидерүүд ардын жижигсэн дэндвийн чим тасар Монголын театр киноныхан өвгөн шукаар шиг ярьдаг. Гайхалтай хүмүүсийн дагуулсан. Бүтээсэн тийм уран бүтээл байна. Лен дамдын гэж. Лен дамдын сүрэн гэж ярьдаг. Одоо манай үзэгчдийн мэддгээр бол энэ хүүхнүүд киноны дорж гэдэг өнөөдөр тоглолдог тийм ээ. Дүрм товцсон цэргийн хүний дүр тоглож ирсэн үү? Жишээлх юм бол галс өнөөгчийн дүрд ч юм уу? Би бас 64 дугаар ангид Багнуурт 64 дугаар ангид 3 жил бас галын жолооч хийсэн. Ахлцолтой байсан. Тэгж яваад энэ урлаг руу сургуульд нь шалгалт өгөөд ингээд альтэрж орж ирсэн юм байхгүй. Тэгээд бас нэг телевизийн нэг сериал кинонд тоглооч гэдэг Монгол телевиз өрсөн. Үндэсний телевиз маань. Тэнд би бас бэлгшээгээд энэ сайхан хамт олонтой 3 жил хамт байсан. Би энд тоглоно гэдэг газрын дараагийн дүр тоглож байсан. За. Би харин үзээгүй юм байна. Тэгээд тэгж одоо асуугаад байна. Тэрнээс түүхэн кинонд бол одоо зөндөл олон одоо дүрвтэй жилээ. Халтраад ороод ирсэн гэж байгаа. За тэгээд ямар багш дээр очив? Би мьюзик холл гэж хоёр сургууль төгссөн шүү дээ. Гомсурн гэдэг. Баасан суран. Баасан суран Саран туяа гэж хоёр захиралтай байлаа. Тэр Баасан суран багш маань одоо манай яг уран чадварын анхны багш маань итүүд гэж юм байдаг. Тийм байдаг. Зааж. Тэгээ нөгөө муу хүн олон багштай гэдэг шиг олон багштай. Жимдоржин гаан хоёг гэж нэг найруулагч биднэрт бас багшилж байлаа. Гамбаа гэж одоо дархны найруулагч. Давасрангийн Гамбаатар. Тий. Тэр багш байсан. Сүүлд одоо төвшин найруулагч тэрэ. Манай Дарвин театрын найруулагч. Тий. Төвшин багш тэр бас анхныхын шавь нь болж төгсч байлаа. Тэр Макут гэж жүжигийг. Давид би бас бол дүр тоглож тэгж л жүжигчин болж байлаа да. Гараама. Тий. Энэ яг жүжигчин болъя гэж намайг одоо чи энэ чиглэл дээр яваад үз гэж ярьж хэлж дурлуулсан хүн бол одоо миний ээж гэдэг нь бямб цагтах байдаг байхгүй. Манай одоо Багнуурын соёлын төвийн дарга байсан. Тэнд бас их олон сайхан бүтээл хийсэн. Бүр нэг киноч хийсэн. Тэр урлаг тал дээр энэ Багнуурыг бас залуу хүн их гоё бодолтой их том зоригтой очиж л байсан байлээ. Киноны төв болгоно гэдэг нь урлагийн төв болгоно гэж бас. Дэм зоригтой очижсэн. Тэгээ яг ах маань одоо жүжигчин бол чи ингэдэг гэж бас надад тэр ялгалтанд бэлдэх юмнуудыг бэлдэж өгөөд тэгээ явж байлаа. Манай үзэгчдийн сайн мэдхээр Бягийн ах гэж хэлээд байгаа хүн бол манай монголчуудын их сайн ярьдаг. Салхитамби. Салхитамби гэж нэрлэдэг. Монгол улсын урлагийн гавьяц зүтгэлтэн Лайхан сүрэнгийн таасран гэдэг багш ангийг төгсөжсэн. Ямцогт гэдэг ийм мундаг жүжигчний одоо уруу таталгаа. Тэгээ тэднээ анги чинь тэгээ маш олон хүчтэй жүжигчтэй шүү дээ. Ангаараа ерөөсөө. Ангаараа дандаа одоо манай урлагийн нэгэн үе баг эзэлж гарч ирсэн. Ийм мундаг одоо үзээ өгч байна, хөрлөө юм бүгд ч одоо оюун дээр өгч байна. Хөнгөр хөрлөө ногоон дэмтэй гэж явж байгаа нь үстэй. Ах маань энэ.
Цэнцэрэнгийн гав хийх гэж бас Тий, мундаг байлаа. Мегмарч мундаг жүжигч юм байлаа. Хан уйг гал Саран туяа. ярьдаг мэдгүй өстө авьяасаар гайхагдчихсэн. Тэгээд яг ертөнцийн мөнхөсийг үзүүлсэн гал ангийнх нь харамсж ярьж идэг. Манай үзэгчдийн бас мэдгээр гав хийх Мегмарчов гэдэг хүн нь Тий. мөрөдлөг онгоцын гүрээ ах гэдэг дотор төгсгөө тоглолтог ийм байсан. За ингээд орлогт ороод ирчихсэн драмын театрт очоод ажилд орчихсон. За мэдээж хэрэг Монголын жүжигчид Монголд одоо жүжигчний мэргэжил эзэмшсэн хүн бүхэн л одоо улсынхаа төв театрт ажиллахыг хүсэж мөрөөдлөг яах вэ? Тэнд ажиллана гэдэг бол одоо бас нэг төрлийн нэр төрийн хэрэг юм. Тэр драмын театрт ажиллахын хажуугаар олон кинонд тоглож байна. Олон найруулагчтай ажиллаж байна. Театртаа ч гэсэн одоо Монголын энэ цагийн одоо нэр нүр болсон төрийн шагналт найруулагч Намнангийн Наранбаатар, Чимд усрын төвшин, Шонхрын Найдан Дорж, Баяр цагааны Баатар, Ярвагийн Мөнх Дорж гэдэг Монголын мундаг найруулагчтай хамт ажиллалаа. Найруулагч бүхэн өөр анги аясаар, найруулагч бүхэн өөр арга барилаар ажиллана. Хамгийн ажиллахад ингээд ойлголцдог тийм найруулагч юм байна. Би дөнгөж орсон жилээ бас тэр үед 50 хэдэн онд гэдэг үлээ дээ. Шараагалын 3 хаан гэж нэг дуулалт жүжиг театр маань тавьж ирсэн юм билээ. Тэрнээс хойш дуулалт жүжиг тавиагүй. Тэгээ мөнхөө багш Бярва гэж алдартай том тэр онцгийн Бярва. Бярва сайхан юу харцаатан гэж сайхан дөөр итсэн юм билээ. Цомлын одоо нэг төр утгай, дөрв утгай яа тий. Тэрийг бичээд тэргээд дөөрөө тавьж чадаагүй юм байл л дээ. Өөрөө тэгээ бурхан болсон. Тэгээд одоо мөнх болдгоод дүүнээс тарийн шагнал хөлжмөн зохиолч юу дээ. Тэгээд тэр хоёр маань энэ аавынхаа дурсгалд бас энэ театрын түүхэнд бас энэ дуулалт жүжиг оруулж ирнэ гэж тэр үед тийм зорилготой тавьж ирсэн юм. Би чинь юугаас мэдэхгүй орж ирсэн л хүүхэд юм чинь. Тэгээ бид нар дунд чинь баахан дууны хичээл юу 9 шүдийн болоо тэгээд гол дүрд нь хэн байх вэ, юунд нь хэн байх вэ гэж жүжигчдийн хооронд нь дуулуулаад бороотод бид нар тэгжсэн. Би тэгээд энд бас азтай орсон жилээ дээр гол дүрд нь гомсөрн гэж агногинд тоглож ирсэн. Тэр тоглож ирсэн. Тэр одоо над анхны үгээд бас их дурсгалтай. Тэгээд мөнхөө өгчдөд ажиллахад бас их ийм туршигтэй бөгөөд тэмдэггүй жүжигчнийг их өөрөөр нь юм олуулах гэж тэр арга барил гэж сая ярьлаа шүү дээ. Өөрөө ингээд сургуулаа хийгээд явж байхдаа энэ ямар байх хэвээр гэж өөрөөр нь тэр хүнийг бүтээлэх гэж их ажилдаг. Энд тэндээс нь өгөөдөөд ингээд тэгээ хатгаад шууд өөрийнхөө үзэл бодлыг тулгадаг. Их тийм мөнхөө өгшин тэр их арга барил надад их сайхан санагддаг. Тэгээ найруулагч болгон аливаа уран бүтээл тэр том баг группыг баазаж энэ том үзэл бодлыг нэвтрүүлж энэ гэдэг чинь янз янзын арга барилтай шүү дээ өөрөөсөө. Тэгээ театр гэдэг бол одоо миний бодлоор хүн найруулагчаасаа сурахаас гадна нэг жүжигт тоглохоос гадна дүр авч тоглохоос гадна бусад жүжигчд маань яаж тоглож байна? Тэр хүнд ямар задааж өгч байна? Тэр хүнд ямар гаргалгаа гаргаж байгаа юм? Энэ бүгдийг харж байхад тэр би юусо сургуульд юуч сураагүй юм шүү дээ. Энэ тэгээд маш юм формтой бүх жүжигэнд ядчил масакан тоглолдог. Бүх юмд ордог. Тэгэл юм ямар гаргалгаа авах вэ? Бид нар ихлээд энэ зохиолыг уншаад юу гэж тодорхойлсон юм? Жишээ нь дорж гэж хүнийг. Тэгвэл яг бид нар нөгөө задаргаан дээр тэгж ярьжсэн дорж дахиад тайзан дээр тэр дорж байна уугүй юу? Өө жүжигч маань юу хийж байгаа юм? Эсвэл яагаад энэ өөр болгоод байгаа юм? Эсвэл найруулагч маань нэг ярьжсэн дахиад яагаад энэ өөрчлөөд байгаа юм? Энэ тэгээд айгүй том сургалт одоо лаборатори гэж нэг том жүжиг маань ярьдаг. Энэ л их эндээс л их юм сурдаг. Хүн өөрөө тоглохоос гадна бусдыг харж өчтөрхөн орж ирсэн залуу жүжигчнээс ч сурна шүү дээ. Энэ мэрэгжил маань насаараа сураад дийлдэггүй. Сурсаар байгаа л дуустдаг мэрэгжил гэж
аваргууд маш ярьдаг, багш нар маш тэгж сургасан. Тэгээд одоо ярьдаг биш. Миний багш нар бол тэгжэл сургасан. Наад чинь хийдэг мэрэгжил. Бид нар чинь нэг ийм метод хийх гэж байгаа багш. Одоо ингээд бүү. Надад сонсохгүй. Яг наад нь яриад байгаа юм а. Хийгээд үзүүлдэг. Тэр чиний үйлдэлээс тэр харцнаас энэ бүхэн чинь уншигдахгүй бол үлчи зүгээр гараа яриад өгч. Энэ чи тийм мэрэгжил биш гэж биднээс сургасан. Энэ манай одоо яг миний санаанаас их гардаггүй. Хүн хийх л хэрэгтэй гэж боддог. Хар цатан жүжиг 2008 оны Монголын театрын урлагийн одоо их наадам Гэгэ муузагаас гол дүрдэн тоглож исэн санагдаж байна. Жүжигчин Базар Арчаагийн Эрдэнэцэг 2 мууза авч ирсэн. Тэгсэн. Хоёр партнер л байсан. Бид хоёр нэгдүгээр став. Бас хоёр ставтай шүү дээ. Нөгөө ставд манай Төмөр Батар гэж жүжигчин. Нөгөө Оюун дэрэгч. Энэ хоёр маань хоёрдугаар став. Бид хоёр нэгдүгээр ставд. Тэгж тоглож ирсэн. Яг би санаж байна 2008 оны 3 сарын 27-ны ороо 2 мууза авч ирсэн санаж байна. Эрдэнэцэг чинь тэр харцатнараа нэг аваад тэгээд өөрөө нэг ховын жүжиг хийсэн шүү дээ. Өөрөө. Тэгээд тэр жүжигийнхээ бас гол дүрээр авч ирсэн. Тий. Тийм шүү. Дуулалт, драмын дүрлэлгээд 2 гол дүрээр мууза авч ирсэн. Тий. Тэгэд мэдээж хэрэг би бол зүгээр сая бодож байна. Анхны бас ингээд театрт ирсний анхны бас магадгүй гол роль байсан баг. Тий. Тэгээд гол роль нь бас ингээд бүтээсэн жүжиг нь шагнал аваад урлагийн зам бол бас их сайхан хөгтөжтэй. Сайхан хөгцсөн. Тэнд чинь би бас дэвшиж байсан. Тэгээд хамгийн гол нь дээр шагнал авах нь яг. Тэр сайхан мундаг том жүжигчтэйгээ. Тэр улаан хэмсний аслын ажиллагаа гээл тэр том лимузэнд зугаал бид нар ч бас ингэж театрыг бол хүндлэгэнд тэр манай Сарантуй ардын жүжигчний тэр үлдэг тэр одоо мэрэгжлийн жүжигчдийн тэр маш гоё зохион байгуулдаг шүү дээ. Тэр дундаа тоосоо өргөд алхаж өгнө гэдэг чинь их сайхан шүү дээ. Тэр үед би нөгөө жоохон учрыг мэдхгүй бол тууж ил явс тэгээд одоо ч мэдээ зүуд болцсон юм алга. Ер нь бол жүжигчний мэрэгжлийг эзэмшнэ гэдэг нь олон хүмүүс үеийн үед одоо хүсэж исэн ийм ажил юм. Ягаад тэгэхээр зэрэг зүгээр олон хүний танил болоод олон сайхан кино жүжигт тоглохдоо гол нь биш байх л да. Олон мэрэгжлийг эзэмшдэгтэй л чухал нь байгаа. Магадгүй Сэрэн болд гэдэг хүн одоо хаанч болж үзлээ, ноёнч болж үзлээ, аавч болж үзлээ, юу гэдгийг улгаач, зэлгийч, дарга, цэрэг тийм ээ. Маш олон мэрэгжлийг тэр болгоныг судалдаг, тэр болгоныг үнэн байлгахын тулд, үнээсэн өөрөө тэрэнд амьдрахын тулд сурдаг учраас олон мэрэгжлийг нэгэн дор эзэмшдэг болохоор хүн бүхэн дурлан төсдөг болох хүн бүхэн бас эзэмшиж чаддаг байх. Би тэгж бодож байна. Бидний ажил чинь ерөөсөө хүссэн мүсээгөө хийсэн ажил маань дандаа хүмүүсийн нүдэн дээр байдаг болохоор. Тэгээ би одоо эм ярианд орхосоо хүртэл эмээдэг шүү дээ. Тэр дээр хүн ярьсан юм яаж ч одоо бурхан одоо дээрээс нь ингээд өөрөө юу хийсэн ч гэж юу үтээсэн гэж ингээд юм яриа сууж яах юм яах юм гэж дотроо тэгж боддог байхгүй. Энэ салбар маань тэгтээ жүжигчин гэхээсээ ч илүү тэр салбар та мэрэгчлээ эзэмшиж чадсан хүн тэр маш юм хүчтэй өгөөд үзэсгэлэнтэй харагддаг. Тэр ямар мундаг юм ч байна. Тэг нэг бид нар чинь яах юм бол тэгээд одоо яах юм бол гэж амын харж байгаас тэгин үдээр ямар мундаг юугаа мэрэгчлээ эзэмшсэн байна. Тэр ямар мундаг гаргалгаа гаргаж яаж багш нарч гэж байна те. Тэр сайхан хүн орж ирэл тэр олон хүүхдүүдийг бүр ингээ өөртөө бүр шүтэн бишрүүлээд итгэл үнэмшил босгоод энэ бүгдийг зааж зургаж байна. Салбарталтай. Чи их сайхан мэрэгжилтэд эзэн болсон гэдэг бол мэдхгүй би түрүүн ярьсан ингээд ажиглаж явдаг л гэж ярьдаг чи. Тэгээд за тэгвэл ийм дарга байх юм байна.
ингээл төсөөлөл дотроо ингэж л бидний нөгөө мэрэгжлийн онцлог байхгүй. Тэгээ амьдралаас л их суралцж байгаа. Гайхалтай. Тэгээд түрүүн бас нөгөөхөө морь унах тухай тэр хоёр өвгөний тухай ярьж байхад хүлгэн зоон дээр одоо бас нэг товшиг дарцаглаад ямар ч юм нэг адууны нуруунд дээр тогтож идэг ирчүүд бас гайхалтай л гоё харагддаг тийм ээ. Тэр сайхан. Гайхалтай харагддаг шүү дээ. Адууны толгой алдахгүй ургалж байгаа ирж сайхан. Тэр мундаг. Тэгэхээр яг би өөрөө ч хэлж байгаатай их сайхан санал нийлж байна. Өөрийнхөө мэрэгжилд эзэн болсон эзэн юм шиг гэлэлдсэн тийм хүмүүс ямар үзэсгэлэнтэй бүх салбартаа тий салбар бүртээ тий ямар үзэсгэлэнтэй харагддаг вэ гэж их сайхан байна. Амбул хэдүүлээ аав ээжээсээ би аав ээжээс тавуул аав ээжтэй. Би хоёр дүүтэй. Айлын том. Тий том. хариуцлага өндөртэй нэ. Хоёр дүү юу хийдэг вэ? Миний хоёр дүү хоёулаа багш мэрэгжилтэй. Тий. Нэг нь надаас бараг нэг дүү шахав хоёр ч нэг ойролцоо өссөн. Нөгөө дүү маань эмэгтэй. Манай айлын ганц эмэгтэй дүү маань. 9 дүү. Англи хэлний багш, нэг нь бие тамирын багш. Бас дунд зэнд барилдаж байсан тийм. Чөлөөтөөр оролдож байсан тийм. Залуу үе миний дүү. Би сая миний дүү бие тамирын багш гэхэрэн зэрэг ерөн зүгээр Монгол шууд бас хараад тэгж бас надтай санал нийлэх баг. Тэр нь бол барилж ирсэн үү? Тэр шалих юм байхгүй. Хүүхэд байхад ерөөсөө тэгээд ноцолжил өсдөг юм шиг бид нар дандаа барилдаж ноцолжил хамгийн уржил өсдөг юм шиг. Тэгээ нэг мундаг юу яах гэж секцэнд явах гээд. Тэр үед тэгээд радио төмөр гэж Аз ТV аварга мундаг том биетэй. Монгол улсын радио улсын ачаад яа. Улсын ачин мундаг хүн байсан шүү. Амдаа дөрөнгөд яах гэж. Би тэгээд тэр секцэнд 9 хоног явж үтсэн. Тэгээд нөгөө сургууль юу мүү гэд ингээд буцаж явуулцааг болоод. Тэгэл ер нь насалтгүй хүүхд байхгүй шүү дээ Монгол хүүхд болгон. Мэргэжлийн төвшөнд гэдэг бол тэр бол гомдоо асуудал. Бид нар бол монголчуудтайгаа барилдахгүй шүү дээ. Бид нар мэргэжлийн улсууч дэлхийдээ барилдаж шүү дээ. Дэлхийн том маструудтай үзэн. Тэр спорт мэргэшин гэдэг бол тэр маш их хөдөлмөр бас цаанаасаа урж чадвар. Тэгээ тэр сайн багшийн гавья. Тэгээ өөрийн биеийн онцлог тэр их мундаг авьяас гэдэг байна. Танай налахаас ажил төмөр өгч олон мундаг тамирчдыг төрүүлж байгаа. Мундаг тамирч. Монгол улсын гард Монгол улсын гавья тамирчин Бунцгийн Сөхөт, Монгол улсын соёлын гавья зүтгэлтэн улсын ачаа Абаны Ганбаатар сайхан хөдөлдөг. Маш олон мундаг бүгчүүдийг гаргаж ирсэн. Тэгсэн. Маш олон хүн багшаа гэдэг. Аз ТV аварга диатмөр. Би энэ жоохон ч хүүхэд байсан. Хараад гайхдаг байсан шүү дээ. Ямар амар ийм том хүн байдгийм үү? Тэр хар хүл тэр байж байгаа. Монголын ард түмэн сүүлийн үед их сайн үздэг болсон, бас мэддэг болсон нэг спорт Японы мэргэжлийн сумо гэж спорт байна. Энэний одоо анх текстийн нэг нь танаа налахын залуу. Цэгнэм гэж. Цэгнэм ч хин манч бас налахт байсан юм байл шүү дээ. Бас одоо яриг байна. Тийм байлээ. Аав ээж нь ер нь уг гарал хаанах вэ? Миний аав ээж ирж ойлоо увсын юм баг. Миний аавч бүхмөрөн сум ээж хэргсэн юм. Тэгээд яг малахын уурхаага тэр үед илгээлтийн эзэд гэж яхад л одоо тэгэл тэр үед чинь 10 төгсөөл бүгд их орноо бүтээн босхон хөгжүүлээд хүнгээл тэнд ажиллана амьдрна гэж л одоо ингээл энд л одоо Эрдэнэ Тодмаач гэсэн тийм ундаглал байсан баг. Өнөөдөр би сонсч байлаа тэгээд мягмар нараа ах маань ярьж байсан гэдэг манай гэрэл сүх ярьж байна лээ. Бас их гоё сонин түүх байна. Эрдэнэтэд анх 40 жилийн өмнө энэ захиргаан богоончгтой ингээ бүгдээрээ ингээ майхан гэр барьсан байхад манай драмын театрын баригадаар явж байгаад гадаа задгаа тайз засж байгаад тоглож байсан. Тэгээд одоо энэ ардын жүжигчин мөнгөд орж хөшөө найруулга. Тэгээд 3 ардын жүжигчин тоглосон. Сувдгаа, Цэрэндав, Мягмар нар ингээд. Улсын гавьяа жүжигчин Хурнаа гэдэг энэ дандаа алдар цолтнууд тоглосон энэ бүтээл дээрээ бас бүр зориуд 40 жилийн хойд зориулж ирээ гэж энэ ахмадууд маань ингэж ирж байгаа. Тэр түүхийг сонсоод би бас сони юм да тэгээд одоо тэгжил босгож исэн байна шүү дээ. Энэ тэр цагийн их орны ирсний дараагаар
драмын театрыг дахин ирүүлж тоглуулахыг хүссэн манай зарим гадаад дотоод Орос Монгол удирдлагууд байж тэгээд драмын жүжиг тоглож болох үс тийм театрыг соёлын ордныг барьж тайз нь хүртэл иргэдэг юм крүүктэй бай гэж ингэж хийсэн ийм түүхтэй. магадгүй та нарыг л одоо байн ирж манай эрдэмтдчүүдэд урлаг соёлоор өмссөн соён гэгэрүүлж агараа л гэж хүсч хийсэн ийм соёлын орднууд байгаа юм. Тийм энэ сонгодог жүжиг маань ус дээр би тэр оноо сайн санахгүй байна. Ардын жүжигчин Гомсрөнгөө хотел тоглож байхад басны хөдөө орон нутгаар явж тоглож исэн түүхтэй байдаг юм лээ. Тэгтээ дархандаа ирж исэн эрдэмтэд би сайн мэдгүй бүр хөдөө орон нутгал гэж би сонсч байсан. Тэгэд энэ тэрнээс хойш ерөөсө сонгодог бүтээл. Ингээд явах боломжгүй шүү дээ. Хөдөө ийм жижигэнч тайз байна. Бүр хүн ингээ наалдаа суудсан. Ингээл ой чими гэдэм байна гэл ингээл яриа сууж бид нар чи тийм нөхцөлдөн шүү дээ. Хаач бригад гэдэг маань тэгээд тэр байж байгаа нөхцөлдөө тааруулаа явдаг болохоор юм том жүжигүүд маань айлчлалаар явж чаддгүй. Сая өөрөө хэллээ энэ дархан эрдэнэт эргэдэг хүрүүхтэй энэ сайхан том тайзан дээр одоо гараад удааг байгаа энэ 4 сараар болж байгаа энэ жүжигээ тэгээд авчирч байгаа юу аахгүй энэ чи өөр хүрүүхгүй газар бол тэгээд тоглож чадахгүй шүү дээ нэртэй тэргөө аваад очие гэсэн сэтгэл байлаач энэ найруулагчийн маань тайвал тэгээд сонгодог бүтээлийн утга агуулга энэ даац энэ үзэгдэх харагдах хүнд яагаад тэр сонгодог гэдгийг яагаад гоё тэгж ярьж байгаа юм тэр Шекспир ямар гоё бичсэн яагаад 400 жилийн өмнө яг өнөөдөр бидний амьдрал тохиолж байгаа юм бич олж харсан гэдэг шиг ч юм уу энэ энийг харах өнцг нь тийм том байдаг болохоор одоо энэ дархан эрдэнэ тэгээд энэ сайхан том хотууд дээр л бид нэр ингэж айлчилж ирж байгаа шинэхэн уран бүтээлээр. За бид тэрийн ер нь ярилцах цаг өндөрлөгт өгч чинь. За. Тий. За гэд их баяртай байна. Тэгэхээр мэдээж хэрэг түрүүн бид хоёр ярианыхаа эхэнд үе үеэрэн байдаг тухай ярьж байсан. Монголын тайз дэлгэцийн урлагийн нэгэн үеийн төлөөлөл болсон. Өнөөгийн миний амьдарч байгаа бидний амьдарч байгаа энэ үеийн төлөөлөл болсон одоо шилдэг залуу, шилдэг одоо эд үеийн уран бүтээлчд байна да. Цэрэнболд, Цэгмэдийн Цэрэнболд, Сугрын болд Эрдэнэ, Намнангийн Наранбаатар гэд олон мундаг тийм нэгэн үеийн. За тэр Намгланбаатар, Эрдэнэлэг гэл олон мундаг залуучууд байна. Та бүгдээс Монголын ард түмэн дэлхийг хүлээж байгаа байх гэж би найддаг. Дэлхийг хүлээж байгаа байх гэж. Тэр ч утгаараа магадгүй дэлхийн киноны одоо оргил гэгдэж байгаа Холливуудын кинонд эхнээсээ тоглоод яваад тэнд ажиллаад үзээд үдсэн харснаа эргэж найз нөхдөдөө эх орондоо ирж тайлагнаад Монголын киног дэлхийд гаргах юм хүсэл мөрөөдөлд автаад явж байгаа гэж ойлголоо. Тэгэхээр цаашдын уран бүтээлд нь мэдээж хэрэг өндөр амжилт хүсэлгүй яах вэ? Төгсгийн өмнө манай үзэгчдэд бас хандаад нэг сайхан үг хэлээч. За баярлалаа. Тэгээд энэ яг бид бүхэн энэ урлагаараа дэлхийд гарна гэдэг нь маань бас хол шүү дээ. Тэгэхдээ энэ сайхан мөрөөдөл биелнэ гэдэгт бол итгэдэг. Би чадахгүй ч дараагийн хүн чаддаг шүү дээ. Энэ ч дараа юм утгаж доороос өсөж дэвж энэ улам араарийнх нь хүчтэй болдгоос хойш. Улам өсөж дэвждгээс хойш. Тэгээд эрдэнэчүүдэд хандаад миний ярилцлагыг бид хоёрын хөөрөлдөө нэг үтсэнд анхаарлаа хандуулсанд маш их баярлалаа гэж хэлэх байна. Тэгээд та бүхэнтэй аз жаргал хамгийн сайхан бүхнийг гэр бүлд чинь бүх зүйлд ажил хөдөлмөрд чинь хүсэн өрөө. За их баярлалаа. Тэгэхээр Монголын ард түмэн бүгдээрээ сайн мэдэж байгаа Монголын тайз дэлгэцийн урлагт Цэгмэд нэртэй олон мундагуд байсан. Цагаан цэгмэд, нямын цэгмэд, за тэгээд эрэгтэй эмэгтэйч олон цэгмэдүүд байлаа. Энэ хүмүүсийг Монголын ард түмэн бүгдээрээ хүндэлдэг, үнэлдэг. Хөхөө гэрлэх төглөөгийн хөхөө гэрлэх төглөө гэж хэлдэг хүнийг хүртэл цэгмэд гэдэг. Тэгэхээр би яагаад энэ цэгмэд гэдэг хүний тухай яриад байгаа вэ гэхээр зэрэг магадгүй өмнөх үеэ хүндлэн биширч байгаа эд үеийн уран бүтээлч Цэрэнболд яг Цэгмэдийн Цэрэнболд гэдэг болохоор 20 жил 30 жилийн дараа магадгүй Монголын тайз дэлгэцийн урлагийн түүхэнд Цэрэнболд гэдэг нэг
гайхалтай мундаг жүжигчин байлаа гэж хэлүүлэхээр тийм гайхалтай өөрийнхөө сэтгэлийг хансан тийм дүрд ажиллаарай л гэж хүсэж байгаа юм. Тэрнээс баярлалаа. би энэнд ажиллая, тэрэнд ажиллая, энэ дүр гэж ингэж явахтаа өөрийнхөө сэтгэл хансан тийм сайхан дүрд ажиллаарай. Сайхан тохироо бүрдэнэ гэдэг шиг тийм. Сайхан зохиол байгаа, сайхан найруулагч байгаа. Ингээ нэг юм бүрдэхээр нэг сайхан болдог. Тийм сайхан Аз надад ирэх байх гэж бодож байна. Сайхан өрөөл тавилаа. За баярлалаа. За амжилт хүсье. За баярлалаа. ертөнцийн хүн бүхэн өөр өөрсөндөө таарсан тохирсон ёстой заншилтай бас газар нутагтай хэл соёлтой байдаг. Тэгвэл тэр дунд нь бас заавал байх ёстой нэг зүйл нь тайзны болоод дэлгэцийн урлаг байдаг. Тэр тайз дэлгэцийн урлагийг бүтээж байгаа уран бүтээлчд нь үе үеэр нь дүрж хавар цагийн цүн төрөх мэт үе үеэр нь түрэн гарч ирж өөрсдийг нь ил гарган тодруулан харуулж ард түмэндээ хүлээн зөвшөөрөгдөж дараагийн үедээ өөрийнхөө мэдсэн чадсан болоод өмнөх үеэс нь зурснаа үлдээж явдаг ийм л туйлтай, ийм л жамтай хүний амьдрал байдаг. Тэгэхээр энэ удаагийн нэвтрүүлэгт оролцохоор бидний урилгыг хүлээн авч манай студид хүрэлцэн ирсэн эрхэм хүндтэй зочин бол одоо хамгийн сүүлийн үед одоо үзэгч та бүхний мэдж байгаагаар аав Монголын уран сайхны киноны өөрөө тоглосон, өөрөө бүтээлсэн ийм уран бүтээлч Цэгмэдийн Зэрэн болд гэдэг ийм сайхан залууг оролцууллаа. Монголын ард түмэн хамгийн анхны мэддэг Нүүрсний уурхай, Уурхайн хотын хөө, Монголын урлагийн их уурхай, Улсын драмын эрдмийн театрын баг уралдахунд орж ирсэнд бид олзуурхан бас студидад ирсэн юм аа. Тэгээд бидний бэлдсэн нэвтрүүлэг энэ удаагийн дугаар өгөр өндөрлж байна. Дараагийн дугаар хүртэл баяртай үзэгчтэй. Хазайлгаж болохгүй тэтэм шиг нэрээр чинь би овголсон халуун зүрхний уйрал хайр гунгийн чинь хүртэл өвлсөн өргөстэй орчлонд бүдчээд өөлөд суухын цагтаа хүн өлгийг минь сийлсэн аавтай болохоор амьд явж чаддаг.